Монгол Ардын нам. Бид хамтдаа. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбатын санаачилгаар Архангай аймгийн залуус жил бүр чуулдаг уламжлалтай болсон байна. 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалт энэ жил 9 дахь жилдээ Архангай аймгийн Батцингэл суманд боллоо. Архангай аймгийн 19 сум 99 багийн нийтдээ 1200 гаруй залуус 2 өдрийн турш чуулж санал бодлоо солилцсон юм. Мөн сумдаас ирсэн залуус урлаг спортын төрлөөр өрсөлдөн бусадтайгаа мэдлэгээ хуваалцдаг уламжлал тогтжээ. Тэмцээн уралдаанд багийн дүнгээр төрүүлсэн сумдад эх жилийн чуулгана зохион байгуулдаг юм байна. Өнгөрсөн жил Өгийн нуур суманд болсон чуулганд Батцингэл сумын залуус тэргүүлсэн учраас 2015 оны мянган залуусын чуулга уулзалтыг Батцингэл суманд амжилттай зохион байгууллаа. Сум аймгийн төдийгүй улсын хөгжилд залуусын оролцоо чухал байдаг учраас тэдний санал бодлыг сонсч тулгамдж байгаа асуудлуудад хамтдаа гарцгаах залуусыг нэгтгэх нь чухал гэдгийг чуулганыг санаачлагчид онцолж байна. Монголын нийт хүн амын 60 гаруй хувийг нь залуучууд эзэлдэг. Монголыг залуучуудын эх орон гэж үздэг. Тэгэхээр тэр утгаараа бол залуучуудын өмнө тулгамж байгаа асуудлыг шийдэх, тэдний өмнө одоо ямар асуудлыг яаж шийдвэрлэх гарц боломж байна, юу хүсч тэмүүлж байна гэдгийг нь бол одоо яг өөрсдийнх нь дунд орж ойлгож сонсч мэдрэх ийм чухал арга хэмжээ. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоо бол энэ арга хэмжээг бол амжилттай сайхан зохион байгуулж байгаа. За одоогоос 9 жилийн өмнө Архангай аймагт анх зохион байгуулагдчихсан энэ арга хэмжээг 21 аймаг бас үлгэрлэж энэ жил бол 21 аймагт бол энэ мянган залуучуудын чуулга уулзалт бол зохион байгуулагдаж ингэж одоо үр бүтээлтэй бас ажлын нэг болж байна. Монгол Ардын нам улсын их хурлдах Монгол Ардын намын бүлэг энэ залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг ийм баримт бичиг одоо хуулийн төслийг бол боловсруулсан. Энийг улсын их хурл өргөн барина. Хүн амын одоо 60 гаруй хувь болсон энэ залуучуудын асуудлыг шийдэж эдний төлөө одоо ажиллаж зүтгэж чадах юм бол нийгмийнхээ өмнө тулгамж байгаа асуудал проблемын бас 60 гаруй хувийг нь бол шийдэх ийм боломж байгаа гэж бид бүхэн бол бас харж байгаа. Тэгээ хөдөө орон төгт ажиллаж амьдарч байгаа малчин гэдэг юм уу хязгаар бүсэндэгт байгаа залуучуудын маань өрн тулгамж байгаа асуудал болгон маань бас өөр онцлогтой. Тэгэхээр эдгээр асуудал болгоныг бид нар бол залуучуудтай нь өөрсдөндөө ярилцж хийж тэднэрээ санаа бодлыг сонсч хийж тэгээ гарч шийдлийг олох юм бол бүрэн боломжтой байна. Тэгэхээр бид нар энэ арга хэмжээний хүрээнд бас бүх залуучуудтайгаа бас ярилцаж эдгээр залуучуудаа санаа оноог сонсч хийж тэдний өмнө тулгамж байгаа асуудлын шийдэл гарцыг хайж явж байгаа бас нэг юм арга хэмжээ байгаа. Чуулганы үеэр залуус гар бөмбөг, ос таталт, буйха тэмцээнүүдэд өрсөлдөн сум бүр урлагийн мэндчилгээг үзүүлсэн байна. Үүнээс гадна хүчит бүхийн барилдааныг зохион байгуулж аймаг сумын цолтой нийтдээ 128 бүх зодголсон байна. Эртний домогт луугны хошуу Монгол улсад бөхөөрөө улсын цолтой бөхөөрөө тэргүүлдэг энэ сумын нутагт хүндэтгэлийн барилдааныг зохион байгууллаа. За нийт Архангай аймгийн 19 сумын 128 бүх зодголж сайхан наадам боллоо. За ер нь хөдөө орон нутагт 128 бүхийн барилдаан зохион байгуулагдсан наадам болно гэдэг бол бас нэлээд томоохон часаатай наадам. Энд одоо аймгийн цолтой 20 орчим бүх, сумын цолтой 30 гаруй бүх оролцсон ийм өргөн наадам боллоо. Тэгээ энэ наадам арга хэмжээнд Батцингэл сумын Хариат Хүч биеийн спорт орооны тамирчин аймгийн зан давуу хүчээр төрүүлж сумын зан мөнгө чаргал зөвөрлөлээ. Их сайхан байна. Энэ арга хэмжээнд оролцоод нутагт амарж байгаа сайхан энэ арга хэмжээгээр барилдаа төрүүллээ. Сайхан байна. Энэ наадам угаасаа их сайхан наадам болдог шүү дээ. Уламжлал болгон зохион байгуулалт явагддаг. Би анх зохион байгуулагчид барилдаж лээсэн. Тэгээ ер нь гоё наадам нутгаар аймгийнхаа бүх сумдууд хамарсан. Ер нь сайхан наадам болдог шүү дээ наадам. Урлаг спортын арга хэмжээнээс гадна аймаг сумдад залуусын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг ярилцсан хамтдаа үр дүнтэй ажил хэрэгжүүлэхээр болсон байна. Хамгийн ихэнд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс гол мөрний урсцыг нэмэгдүүлэх, мод тарих гэх мэт орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаа хамгаалахаар болсон байна. Залуусыг нэгтгэж хоорондоо танилцаж, ярилцсан асуудлаа шийдэх боломжтой чуулганыг зохион байгуулсанд тэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм а. Бас манай сум бол өөрөө чулуут голтой. Тэр голд маань уул нь бол ховор зүйл маань тул гэж загас байдаг байсан. Тэр зүйл маань бас ховорцсон, баг үгүй болсон. Тийм учраас тэр экологийн асуудлыг тэрэн дээрээс санаа аваад ер нь бол тулыг буцааж голд нь тавьж нутагчуулах юм уу те. Тэр төрлийн асуудал дээр бас ажлууд зүгээр юм уу гэсэн бодол санаа бол ерөнхийдөө орж ирсэн. Хамгийн гол одоо энэ өөрчлөлтийг хийдэг хүмүүс бол залуучууд байдаг. Нэгдэж чадах юм бол хамтдаа. Тэгээд энэ дундаасаа зөв санаагаа ингэж дээш уламжлаад одоо
санаагаа нэгтгэх юм бол үр дүнтэй гэж бодож байна. Чуулга уулзалтын нэгэн шинэлэг арга хэмжээ нь Батцэнгэл сумын хунгийн тохойд Wi-Fi орчин үүсгэн залууст 2 өдөр хамтдаа ярилцаад өнгөрөх биш захин орчинд харилцаа холбоотой байх боломжийг олгон мянган залуусын групп үүсгэж сургалт зохион байгуулсан юм а. Мөн нэг өдрийн дотор хамгийн олон лайк цуглуулж хамгийн олон гишүүнтэй групп үүсгэх захин намзэх Facebook пэйж хуудас Facebook групп хөтлөх уралдаан бүх сумдын дунд зохион байгуулагдаж Архангай аймгийн Facebook групп нь чуулга уулзалтанд оролцогч 1100 гаруй залуучуудаас гадна аймгийн 6600 гаруй гишүүнтэй Архангай аймгийн залуучуудын мэдээлэл солилцох нийгмийн томоохон сүлжээтэй болсон юм. Тус уралдааны нийлбэр дүнгээр Чулууд сумын баг сумын групптэй 2600 гишүүнийг нэг өдрийн дотор нэгтгэж чадсанаар тэргүүн байр. Өндөр улаан сумын баг 2 дугаар байр, Үгийн нуур сумын баг 3 дугаар байр эзэлсэн нь урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй шинэлэг арга хэмжээ босон тухай чуулга уулзалтанд оролцогч залуус илэрхийлж байлаа. Энэ жилийн чуулга уулзалтын онцлог бол захим намзэх гэдгээр одоо бид бүхэн Wi-Fi орчин одоо сонсон антенна аваад ирсэн суйрлуулсан хүмүүрийн одоо мэдээ сум болгон мянган залуусын групп нээсэж байгаа. Эхний одоо маргааш 24 цагийн дотор группөө нээгээд мянган залуусаа оруулаад мянган залуусаа одоо сошиал ертөнцийн одоо фэйсбүүкээр бүхэл мэдээлэлээ солилцож одоо цаг алдалгүй төргөн шуурхаа холбогдож мянган залуучуудтай одоо ингээд нэгдэж байна. Мөн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайсан шилдэг залуусыг яамдын нэрэмжит шагналаар миласан юм салбарын тэргүүний ажилтан хүндэт жуух бичгээр шагнаж урамшууллаа. Шагнал урамшуулал гэдэг цаашдаа улам хичээж ажиллахын нэр байдаг орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусыг дэмжиж урам өгч байгаад талархаж байна гэдгээ тэд дамжуулсан юм а. Орон нутгаас хамгийн олон бүрэлдэхүүнтэй буюу 140 гаруй залуусыг нэгтгэсэн Эрдэнэ булган сумын баг спорт урлагийн арга хэмжээнд багаараа хушуучлан цомын эзэд боллоо. Ингээд манай хамт олон залуучууд маань сэтгэл өндөр энэ арга хэмжээндээ сайхан оролцлоо. Ингээд үр дүнээ сайхан гарлаа. Ингээд зохион байгуулагч, санаачлагч одоо дарга нартай болон нийт дэвжиж ажилласан бусад хүмүүстэй ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Монголын залуусын зүрхэн хайхин Монгол их орнын арашин хувцая зураастай. Ирэх жил буюу 2016 онд мянган залуусын чуулга уулзалтын 10 жилийн ой тохион уламжлал ёсоор энэ жил тэргүүлсэн Эрдэнэ булган суманд ирэх жилийн чуулганыг зохион байгуулахар болсон юм. Жил ирэх бүр хүрээгээ тэлж ач холбогдол нь залууст хүрч байгаа чуулга уулзалтыг залуус тесэн ядан хүлээдэг болжээ. Ирэх жилийн чуулганаас өмнө үр дүнтэй ажлуудыг сум орон нутагтаа хэрэгжүүлэх зорилго чиглэл аван залуус үргэлж хамтдаа байж бие биенээ дэмжин ажиллах болно гэдгээ хэлсэн юм а. Монгол ардын бид хамтдаа